Манай улс элэгний С вирусын эсрэг эмийг өнгөрөгч 5 дугаар сард эмийн бүртгэлдээ бүртгэсэн бол энэ оны 4 дугаар улирлаас эхлэн уг эмийн эмчилгээг эхлүүлэхээр болоод байна. За өнөөдрийн байдлаар манай улсад элэгний С вирусээр өвчлсөн 150 мянга орчим иргэн байдаг бол тэдгээрийн 52 мянга нь нэн тэргуунд цаг алдалгүйгээр эмчилгээнд хамрагдах шаардлагатай болоод байгаа тухай судалгааг эрүүл мэндийн салбарынхан гаргажээ. За яаралтай эмчилгээнд хамрагдах шаардлагатай өвчтөн бүр элэгний С вирусын эсрэг Харваны эмийг хэрэглэснээр 96-аас 98% эмчилгээний үр дүнд хүрэх боломжтойг эрүүл мэндийн спортын сайд аль биесээр мэдгдсэн байна. Энэхүү эмийн 3 сарын курс эмчилгээ Америкийн нэгдсэн улсад 94 мянган Америк доллараар үнэлэгдэж байгаа бол манай улсад 1 сарын эмчилгээнд 400 Америк доллар, харин 3 сарын эмчилгээг 1200 Америк доллараар хийхээр болж байгаа юм байна. Тэгэхээр энэ яригдж байгаа үнэ нь Харваны эмийн дэлхийн зах зээл дээр хамгийн доод үн бөгөөд манай улсаас гадна Египет улсад манай улсын адилаар хөнгөлөлттэй үнээр энэхүү эмийг олгосон байт юм байна. Египт улсын элэгний С вирусаар өвчлсөн иргэдийн тоо 1 саяд хэдийн хүрээд байгаа бөгөөд энэ нь манай улсын С вирусаар өвчлсөн иргэдийн тоотой харьцуулахад хэд дахин өндөр тоо юм а. Гэсэн ч Харваны эмийг үйлдвэрлэгч Gilead Sciences Inc компаниас Монгол улсад энэхүү хөнгөлөлттэй үнээр олгохоор болоод байгаа юм. Тус компани Харваны эмийг аливаа улсад нийлүүлэхдээ тус улсын нөхцөл байдал, өвчлөгчдийн тоо хэмжээг харгалзан зах зээлийн үнэ тогтоодог юм байна. Монгол улсад Харваны эм нийлүүлэх гэж байгаа нь энэ нь үнэн дэлхийн хэмжээнд тогтоосон хамгийн доод үн юм а. Энэхүү эмийг нийлүүлэхдээ бид Монгол улсыг төлөөлөгч Омбол компанитай хамтран ажиллах юм а. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгээс Харваны эмийн эмчилгээний заавар удирдамжийг гаргасан байна. Удирдамжийн дагуу тус эмийг өвчтнүүдэд олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хамгийн гол нь энэхүү эмийг өөр ямар нэгэн тариа бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэдэггүй гэдгээрээ элэгний С вирусын эсрэг бусад эмээс илүү давуу талтай гэж эрүүл мэнд спортын сайд хэллээ. Энэ эмийн нэг онцлог. Энэ эм бол дангаараа хэрэглэдэг юм байна. Одоо өмнөх эмүүдийн хувьд бол одоо интерферон тариатай гэдэг юм уу өөр босод одоо ийм одоо бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэдэг. Тэгэхээр үндсэн эмээ бид нэр одоо нэг хямдралтайгаар хямдрууллаач гэсэн дагалдаж хэрэглэх, хавсарч хэрэглэх тэр одоо ийм эмийн бүтээгдэхүүний үн бол одоо бас өндөр байдаг байсан. Тухайлбал интерферон эмийн хувьд бол одоо 1 сарын хэрэглээ нь өөрөө бас 3-4 мянган доллар байх жишээтэй. Харваны эмийг эмчийн хяналтанд гепатит С вирусын эсрэг генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон 18-аас дээш насны иргэд хэрэглэх боломжтой юм байна. Эмийг зөвхөн эмчлэгч эмийн бичсэн жор зааврын дагуу хэрэглэх ёстойг энэ ташрамд сануулъя. Дөнгөж сая үзсэн сурвалжлагаар хөндөгдсөн сэдвийг бид студидд үргэлжлүүлэн зочинтойгоо ярилцахаар бэлэн болсон байна. Бид студид элэгний С вирусын эсрэг Харваны эмийн талаар ярилцахаар Оном сангийн удирдах зөвлөлийн дарга доктор Наранбаатарыг хэрүүлээд байгаамаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр саяны сурвалжлагаар үнэхээр одоо монголчууд бидний хүсэн хүлээжсэн тэр юм бол бидэн дээр ирж байна. Тэр цаг мөч ортчих. Үнэхээр л бас анхаарал татууштай үйл явдал байна. Гэхдээ 4-р улирлаас одоо эмчилгээ эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Чухам хэдийд Монголд орж ирэх юм бэ юм маань? Ерөнхийдөө 8 сараас л гэсэн тийм юутай байгаа. Нөгөө зориулж үйлдвэрлэгдэх учраас бид нар эрүүл мэндийн яамны сайд, шилэг дам сайдын удирдлагатай 3 сард очиж Gilead компанийнхантай Калифорнид уулзсан. Тэр үед бол ерөнхийдөө 8 сараас болчих واخа гэсэн ийм л хүлээлттэй байгаа. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол манайд энэ эмээр эмчилгээ хийх гэж хүлээж байгаа маш олон хүмүүс байгаа. Тийм учраас энэнийг бол энэ компани хүмүүст болоод бүхэл энэ мэрэгжлийн хүмүүсүүд бэлтгэлээ хийгээд хангаад ингээд ажиллаад явж байна. Тэгэхээр зэрэг аль болох хурдан хугацаанд оруулж ирээд эмчилгээгээ эхлүүлэх ийм зорилготой ажиллаж байна да. Та бүхэн ярилцлага үзэж байгаа үзэгч бүр л одоо энэ эмийг хаанаас ямар журмаар олгох юм болоо гэдэг асуултыг хамгийн түрүүнд тавихыг хүсэж байгаа болов. Яг нь салбарын яамнаас бол хэлж байгаагийн дагуу тэдний яамны одоо гаргаж байгаа удирдамжийн дагуу олгоно гэсэн нэг юм албан үгнүүд хэлээд байна л да. Тэр нь энгийн иргэд үзэгчдэд тун ойлгомжгүй байна. Яг нь ерөнхийдөө бол энэ им нэг л зүйлийг би хэлье. Одоо юу гэдгийг аптекаас нэг толгойн юм авч уугаад ингээд өөрийгөө эмчилждэг ийм бол ийм биш л дээ. Тийм болохоор энэ нарийн мэрэгжлийн эмчийн хяналтанд ор их хяналттай ингээд явах хэрэгтэй зүйл байна. Тэгэхээр зэрэг одоо өнөөдөр эрүүл мэндийн спортын яам болж хэлэхэд 15-16-нд орон даяар эмч нарын авчраа сургалтын зохион байгуулж эхэлж байна. Тэр эмчилгээний өдөртөмжөд сургалтуудаа зохион байгуулад явна. Энэний дараа юу болох вэ гэхээр зэрэг энэ эмийг
одоо өвчтнүүдээ цахим бүртгэлийн систем бүртгээд улсын хэмжээнд нэг л бүртгэлийн систем байна. Ингээд бүх өвчтнүүдийг хяналтанд оруулаад за тэгээд өвчтнүүдээ бол эмчилгээнд дистаратор оруулж эхэлнэ. Тэгээд энэ дээр бол нэг зүйлийг хэлэхэд одоо энэ эмэн дуусчих нь одоо бидний юу гэдгийг ар үрийн хаалгаар ороод аль болох хурдуур нь орох хэрэгтэй, таньдаг хүнээ хайж явах ийм бол ерөөсөө хэрэгцээ байхгүй. Ягаад гэвэл Монгол улсын одоо эрүүл мэндийн хөтөлбөрийн зорилго нь бол гепатитын C вирусыг устгах. Халдварын тархалтыг таслан зогсоох гэж байгаа 2020 онд. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг халдвартай бүх хүнийг эмчилнэ. Өвчтэй байна уу, өвчнгүй байна уу тийм ээ бүгдөрөнгө эмчилнэ. Өнөөдрийн байдлаар бол одоо бүртгэлтэй байгаа нь 150 мянга гэдэг. Бүртгэлгүй ичнэ хүн байгааг бол бид мэдхгүй. Ерөнхийдөө бол одоо жишээлхэд бидний эрдэмтэд эмчнэрийн одоо санал нийлж байгаа тоо бол ойролцоогоор 200 орчим мянган хүн гепатитын C вирусын халдвартай Монгол улсад гэсэн ийм тоо баримт байгаа. За энэс нэг ойролцоогоор бол 150 мянга орчим хүн бол эмчилгээ хийх хэрэгцээтэй байна гэсэн ийм дүгнэлт гарч ирж байгаа. Тэрнээс 52 орчим мянган хүн бол нэн даруй хийх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2020 он хүртэл одоо жишээлх нэг 5 жилийн хугацаа байна, 5-6 жилийн хугацаа байна тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд л бид нар ойролцоогоор 150 мянган хүнийг эмчлээд идгээчих юм бол энэ гепатитын C вирусын халдварыг таслан зогсоох юм боломжтой мó гэсэн ийм дүгнэлтэн дээр санал нийлж байгаа. За манай үзэгчдийн бас хүлээж байгаа тэр асуулт яхаарахгүй миний дараагийн тавьж байгаа асуулт болох гэдэг л да. Тэгэхээр түрүү бид дэлгэцэн дээр харсан одоо чинд байна те 94 мянган Америк доллараар Америктаа үнэлэгддэг энэ нэмийг бид нар бол 3 сарынх нь одоо курс эмчилгээнд 1200 Америк доллар болж байна гэж байна. Тэр энэ мөнгийг одоо иргэд маань хувьяасаа гаргах уу? Эсвэл төр бас тодорхой хэмжээгээр даах уу? Эсвэл эрүүл мэндийн даатгалд бас тодорхой хэмжээгээр хамрагдчихэж энэ үнийг бид нар давах уу? Боломжгүй одоо иргэд нь боломжтой ч гэсэн ялгаа. Яг үнэн энэ дээр бидний зүгээс одоо оном сангийн зүгээс бол жишээлхэд яагаад би энэ байгууллагыг төлөөлж өнөөдөр ярьж байгаа нөхтэй зэрэг бидний хувьд бол жишээлхэд ийм зардаг байгууллага биш. Зөвхөн аль болох олон хүн энэ эмчилгээнд хамрагдаад элгэний хатуурал хор тавдар гэдэг энэ аюултай өвчнүүдээс өвчин хүрэхгүй байх л ийм зорилго бол манай чин зорилго. Тэгэхдээ зэрэг бидний зүгээс юу гэсэн юу тавьж байгаа хөтер зэрэг манай төр засаг энэ дээр ямар нэгэн байдлаар оролцох ёстой. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын систем гэдэг манайд бол бас ажилдаг сайн систем байж байна. Энэн дээр одоо сая нэг сард батлагдсан шинэ хуулиар бол ойролцоогоор нэг сая 800 сая 900 мянган төгрөг хүн болгоны одоо эмчилгээ үйлчлэг авах боломжтой тийм ээ. За мэдээж хэрэг тэр хүн болгонд Монголын 3 сая хүн болгонд тийм мөнгө байхгүй. Гэхдээ дистаратаа энийг зохион байгуулад хийж болох юм бол ер нь бол эрүүл мэндийн даатгалын системийг хэрэглээд эмчилгээгээ авчих бие боломжтой харагдаж байгаа. За 1200 гэхээр ойролцоогоор нэг 2 сая юу хнүүд 400 орчим мянган төгрөг болох нь 300 гаруй мянган төгрөг болох нь байна тийм ээ. Тэгтэр зэрэг жишээлхэд одоо нөгөө шинэ хуулиараа гэр бүлийнхаа хүнээс сая 800-ыг авчих боломжтой болчихж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо жишээлхэд би бол манай ээж C вирусын халдвартай. Тэгэхээр ээждээ би мянган хэрэглэхгүй байгаа 1800 өгчих бол сая 800 өгчих боломжтой. За тэгэхээр ийм бол байдлаар явах хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь за тэгэхээр эрүүл мэндийн даатгалын систем бол маш хэрэгтэй. Энэ дээр бол эрүүл мэндийн даатгалын системээ бид нэр хэрэглэх хэрэгтэй. Хоёрдугаар нь одоогор бол яг тогтцсон яг тэр зарчмаар явагдана төлбөрийн юм гэдэг бол тийм бол одоохондоо бол гарч ирээгүй. Гэхдээ нөгөө сая шинэ хууль нэг сард батлагдсанаас эхлээд 7 сарын 1-ээс нөгөө хуулийнхын тодорхой зарчмууд нь хэрэгжээд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энэн дээр бид нар улсаараа ярилцаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жишээлхэд энийг ямар хөө байдлаар зохион байгуулах уу яах вэ хүүгээд ингээд дугуй шинээр ярилцлага хийнэ гэж байгаа. Тэгэхээр улсаараа ярилцаад аль болох олон хүнийг бид нар энэ эмчилгээнд хамруулад энэ C вирус гэдэг зүйлийг Монгол улсад устгах юм бол бид нар дэлхийд энийг устгасан анхны орн болно. Тэгээд бид нар бол тэртээ нөгөө элгэний хавдар хатуурлын нас оролтоороо дэлхийд тэргүүлж байгаа орон учраас энэ дэлхийн анхаарал бидний төв дээр байж байгаа. Тэгэхээр биднэрт энэ боломжууд гадаад нөхцөл дотоод нөхцөл бол байж байна. Шинэ ухааны ололтын гараад ирчихсэн. Хоёр нэг зүйл бол энэ дээр хэлэхэд ямар нэгэн байдлаар энд улсын төсөв эсвэл одоо цохимжээний нэг сан үүсгээд юм уу ийм зүйл хийх гэсэн саналыг бол бид нар тавьж байгаа. Одоо эрүүл мэндийг сан гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд тэр нь болох дээр зэрэг шууд худалдан авалтаа ийм компаниудаас хийгээд тэгээд ард түмэндээ одоо эмчилгээг хийдэг. Тэгээд тэр хийсэн эмчилгээнийх нь мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сангасаа буцаад санал руу ороод ингээд эргэлдээд явдаг ийм зүйл хийе гэсэн саналыг бол бид нар төр засагтаа тавьсан байж байгаа. Тэгэхээр энэ хэрэгжээд явах юм бол магадгүй бүр одоо энэ 400 гэсэн үнийг энэ бол эхлэлийн л үн. Энэ бол хямдран цаашаа. Одоо
жилийн дараа 2 жилийн дараа гэхэд энэс дахиад хямдхан үн яригдана. Одоо ерөнхий нэршлийн юм нь орж ирэхээр дахиад хямдрна. Тэгэхээр энэ дээр бид нар одоо аль болох зохион байгуулалттай сайн яваад юмаа зохион байгуулж чадах юм бол энэ өвчнөөс бид нар салжих боломж, түүхэн боломж бид нарт байна. Гэтэ эдийн засаг жишээ нь цаг хугацаа алдах юм бол боломжоо бид нар алддаг. Нөгөө эрүүл мэндийн салбарт бол амь алдна гэдэгтэй адилхан энийг хурдан бас цаг хугацааг нэлээд яавчлахгүй болохгүй юм шиг байна. Бас нэг асуулт байна л да. 96-аас 98% эмчилгээний үр дүнтэй гэж нь. За дээр нь бид сая харсан 3 сарын одоо эмчилгээний үн бол тэргээ заасан байна. Гэвч 96-аас 98% үр дүнд хүрэхэд хичнээн хугацааны Ерөөсөө эмчилгээ шаардлагатай. Ерөөсөө 3 сарын хугацаанд Тийм бага хугацаанд. Тийм бага хугацаанд. За ерөөхдөө уул нь бол бас бүр энэс бага одоо 2 сарын хугацаанд өмнө эмчилгээ хийлгэж байгаагүй хатуурал багтаа улсуудад бол ийм байх бол 2 сарын эмчилгээ хийхэд бас устдах боломжтой ийм зүйлүүд бол бий. Гэхдээ манайд нөгөө урд өмнө ерөөсөө эмчилгээ хийлгэж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө хүмүүсийн маань өвчл нэлээд хүндэрсэн байгаа учраас ер нь бол Монгол улсын удирдамжид бол 3 сар гээд орсон. Тийм болохоор 3 сарын эмчилгээгийг хийхэд л 96-аас 98% нь устгах юм боломжтой болчихж байгаа. Үнэхээр л одоо гайхамшиг тий. гэж хэлэхээс өөр арга байхгүй юм байна. Тэгээ дээрэс нь одоо ямар ч одоо хамт хэрэглэх юмны шаардлагагүйгээр 2-3 сарын дотор 96-аас 98% гэдэг үнэхээр гайхамшиг ангаах юм. За ямар ч бас бит хоёрын гэгдэ харамсалтай ярилцах цаг бол өндөрлөө гэж найруулагч маань хэлж байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрсэн ирсэн танд маш их баярлалаа. Ийм сайхан хөтөлбөр эхлүүлж одоо хэрэгжүүлж байгаа та бүхэндээ маш их том ажлын амжилтыг хүсэн өрөөж байгааг баг Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс хэлчихэд буруудахгүй байна. Энэ дээр одоо манай эрүүл мэнд спортын яам маань маш сайхан манлайлж ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол төр засаггүйгээрээ бид нар нийгмийн ерөөсө бүхэл төлөөлөл төр засагтайгаа хамтраад ингээд ажиллаад одоо хувь улсын байгууллагад хамтраад ажиллах дээр их олон сайхан зүйл хийж болдго юм а гэдгийг л харуулна гэж бид нар найдаж байна. За таны найдварыг алдахгүй байхад хэд. За баярлалаа. За баярлалаа. Зарим үзэгчдээ бид Оном сангийн удирдах зөвлөлийн дарга доктор Наранбаатартай ярилцлаа. Бид дараагийн мэдээг үргэлжлүүлж байна. Дэлхийн